Жилийн дараа энэ улсын их хурлын 200,000 орон хүндэтгэлтэй ханднаа. Таныг наад албан дээрээ очиг байх чи энд сууж байгаа зөндөө олон хүмүүс хүний эрхийн тухай ярьж. Наад хүний эрхийн комист чинь хуулийн сайжруулах, хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахын төлөө хүмүүс сайн муу хэлүүлж байгаад яриад явж исэн хүмүүс энд сууж байна. Энэ хүний эрхийн асуудлыг өнөөдөр ингэж ярьдаг шиг ярьдгүй байсан юм аа. Ерөөс хэдхэн жилийн өмнө шүү. Тэгэхээр та нарын баталсан хуулиар л бид нар явж байна. Энд сууж байгаа нэг ч хүн төгс төгөлдөр хууль баталцдаг тийм бурхан шиг хүмүүс байхгүй. Амьдрал дээр хууль хэрэгжээд ирэхлээрээ дутагдал юм гарах тохиолдол зөндөө байдаг. Тийм учраас хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах механизм хуулинд өөрт нь сууж өгсөн байдаг. Хууль өөрөө хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Хүн л баталж байгаа юм болохоор бас амьдрал дээр гарч ирээд туршигдаад ирэхлээрээ хэрэглэгдээд ирэхлээрээ дутуу юм гарч болно. Тэрийг сайжруулж болно гэж байгаа. Түүнээс угаас төгс юм гаргадаг бол хууль нэмэлт өөрчлөлтийн тухай заалж байгаа хэрэггүй шүү дээ. Тэгэхээр энд байгаа гишүүдийг тэгж хандаж тийм өнгө ойсоор таавал ярих юм бол одоо яг өөрөө чи ярьж байгаа тэр олон улсын конвенцийнхаа зарчмыг барайл та ярьдаг энэ асуудал чи явахгүй шүү дээ. Энд тэгээд энэ гишүүдийн ярьж байгаа асуудлуудад бол үнэхээр анхааралтай хандах хэрэгтэй. Танай одоо наачин байгаа асуудал бол бас яг үннийг хэлэхэд танай дотоод албан тушаал сандал суудлын хэрүүлээс л үүдэлтэй юм шүү дээ. Тэгэл тэндээсээ болоод сүултээ энэ таарахгүй болоо явцсан. Та нарын энэ таарахгүйгээс болоод Монгол улсад иргэдийн эрхээ хамгаалуулах тэр эрхээ шиг харин хөндөгдөж болохгүй шүү дээ. Тэм учраас энэ саяын гишүүдийн ярьж байгаа олон юмнуудыг та анхаарч цаашдаа ажиллах ёстой. Ямар нэгэн гадны нөлөөнд би одоо үгэн төрөө асуулт асууя гэж бодож ирсэн. Тэгээд өнгөрүүлчлээ. Хин нэгний дарамт шахалт гадны нөлөөнд ялангуяа ийм асуудал ярьж хат наадах чи өөрөө хэцүү. Дандаа нөгөө төрийн асуудал байдаг. Одоо энэ гишүүч ярьж шít. Аливаа нэг эрүүдэн шүлттэй холбоотой асуудал бол эргээд эрх мэдэлтнүүдийн тухай асуудал байдаг. Эрх мэдэлтэнтэй харилцаа холбоотой энэ тийм татлаа төтлөөтэй хүмүүстэй л холбоотой асуудал гарч ирж идэг учраас наадах дээр чинь тэр тавих хяналт бол үнэхээр хараад бус байх хэрэгтэй. Тэгээ энэ дээрээ бол та нар илүү зоригтой, зүрхтэй үгээ хэлж ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ дээрээ илүү үр дүнтэй үр дүн хаана байна вэ гэдэг энэ асуугаад байгаа чинь бас асуух хэрэгтэй асуулт шүү. Тэгэхээр тэр одоо асуудлуудаа нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй. Би түрүү хэллээ. Энэ сургуулийн хүүхдийн дээрлэхлийн тухай асуудал та нарын харааны гадна үлдэж болохгүй. Яг автоматар би түрүү эрх зүйн үндэслэлийг гаргаж өглөө шүү дээ. Та түрүү бол өөрөө хариулахдаа энэ бол сургууль ээж аав хүүхдийн асуудал бид нар бол бүр анхаарахгүй байгаа ш анхаарч байгаа гэдэг. Би тэнд эрх зүйн гаргалгыг нь гаргаж өгч шүү дээ. Насанд хүрээгүй хүүхдүүд бол өөрсдөө эрүүгийн хуулиар ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй субъектууд. Гэхдээ тэр чинь эрүүгийн хариуцлага тэгэхээр энэ нийгэм тэрнтэй холбоотой аливаа зөрчил гаргахад байхгүй гэсэн үг биш шүү дээ. Хуулийн хүрээнд тэрийг хүлээдэг субъектууд байдаг. Тэр нь нөгөө насанд хүрэгчид эцэг их төр энэ хууль журмыг гаргаж байгаа хүмүүс байхгүй юу? Тэр хүмүүсийг хариуцлага хүлээдэг насандаа хүртэл тэр хариуцлагын өмнөөс нь нийгэм өөрөө төр өөрөө хүлээж байгаа. Тэр утгаараа энийг цаашаа өгшүүлээд явж байгаа бол шууд энэ төрийн үйл ажиллагаатай эс үйлдэлтэй холбоотой гэх юм бол наадах чинь танай конвенцийн юрисдикцэд ороод ирнэ гэсэн үг. Тэгээд аль болох ингээд бултаад нэг жоохон зөвлөмж өглөө гэж сууж явах биш. Наадахыгаа уг юугаар нь одоо углуургаар нь харж зөвлөмжтэй бас энэ дээр төр ингэж анхаарах ёстой. Тэр хариуцлага хүлээх эцэг эхтэй сургуультай цагдаатай ийм хариуцлага тооцож явах ёстой. Сургалт компанид ажил явуулж үгүй юу гэж
Энэ дээр та нар анхаарах хэрэгтэй байхгүй юу? Түүнээс конвенц зүгээр яг үг үсгээр нараа энэ манад хамаагүй юм байна гэд болтох гэж юм уу? Өөрсдөөсөө 1 метр зайлуулах гэж сууж иж болохгүй шүү. Энийг бол харж анхаарч ажиллах хэрэгтэй. Сенсацаар ажиллахгүй. Одоо танаатай холбогдсон юмнуудыг би ингээ харж байхад ганц 2 юм дээр бас сенсацийн шинж чанартай мэдээ эднэр гарсан юм байна лээ шүү. Та тэрийгээ бас ажил дээр анхаараарай. Би бол та нарыг ажил дээр чи дэмжиж ажилладаг. Гэхдээ шударгаар бас энэ гарч байгаа дутагдлуудыг бол би хэлнэ. Тэгэхээр сенсацаар ажиллах юм бол хүний эрхийн нөхцөл байдал харин дордсон шүү. Та нар сенсац руу орчих юм бол. Та нар ямар ч сенсацгүй, та нар фактн дээр, хуулийн дээр л ажилладаг байх хэвээр. Тэгээ энэ дээр анхаарч ажиллаарай. Дараагийн удаа тайлангаа харин хийхдээ хялбаршуулсан summary маягаар одоо энэ гишүүд та нар 7 хоногийн өмнө нэрээ өгчлөөр би гишүүдэд хичнээн тараагач бас бүгдийг уншиж амжихгүй нөхцлүүд бий. Тийм учраас нөгөө executive summary гэдэг их товчхон юу байдаг, тийм юугэрч гэсэн хийгээд гишүүдэд тараачж явах хэрэгтэй. Хүн болгоо эргцэн одоо чиглэлээр бэлтгэгдсэн биш байдаг учраас тэрч тэгвэл хингийн ойлгомжтойгоор хинч уншаад ойлгохдохоос хийдэг байх хэвээр. Наадахчил төрд нөгөө мэдээлэл зөв хүргэж ажиллаж гин гэсэн үг. Тэрэн дээр бас сэтгэлээ гаргаж оюун ухаанаа уралдуулж ажиллаж явах хэрэгтэй шүү. За ингээ миний зүгээс хэлэх зүйл ийм байна.